За хай манайхаа өдрийн мэнд. За өнгөрс энэ 7 хоногийн 2 дахь өдөр одоо Помсигийн мэдээний өмнө оруулсан одоо ханшийн таамаг маань хэр амжилттай явсан талаар хэдүүлээ эргээд харъя. За тухайн үед бол ханш маань бол энд явж исэн. За 2 дахь өдөр болж исэн. За тэгээд би бол тухайн одоо ханшийг маркет автод оруулахдаа бол одоо доошогоо энэ хавь руу орж ирээд энэчнээсээ дараагийн үргэлжлсэн өсөлт 4600 хүртэл дэшээ орж ирэх боломжтой гэж бол одоо таамаглаж исэн. За тэгээд тухайн өмнөх таамаг дээр бас хэдүүлээ юу ирсэн талаар ингээд харъя. Маягтай харуул илүү зүгээр гэж бодож байна. Ерөнхийдөө энд хэрвээ ханш маань high low хийж чадаад дээшгээ одоо shift хөдөлгөөн хийж орж ирэх юм бол миний хувьд бол ер нь дээшгээ маягтай харна гэсэн юм төлөвлөгөөтэй. За дээшгээ бол аль хүртэл харах чинь вэ гэхээр ерөнхийдөө дээшээ нэг 4600 орчимлоо бол дээшгээ үнийг бол харна гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд 4600 гэдэг үн яадаг үн вэ гэхээр ерөнхийдөө бид нар чи одоо түрүүн weekly-гээр харахад бол одоо энэ том зураглалын weekly одоо retracement хөдөлгөөн орж ирэх гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ таамагийн дагуу ханш маань бол бараг нэг 80-90% орчимтой орж одоо таамаг бол биелсэн гэж хэлэхэд бол болон доошоо орж ирээд өсөлт явсан уу явсан. За одоогийн байдлаар ханш маань 4560 буюу за энэ доор байсан одоо үнээс дээшээгээ гэж бодох юм бол бараг нэг 2000 орчим пипний хөдөлгөөн бол энэ дээр явсан байна. За тэгээд одоо 4600 хүртэл ихний ээлжинд таргет харнаа гэж хэлсэн те 4600 гэдэг үн маань одоо энэ дээр байрлаж байна. За тэгээд энэ үн дээр ихний ээлжинд TP одоо 1 гэх юм уу да те ихний таргет бол байгаа. За үргэлжлээ цаашаа бас 4700 хүртэл буюу одоо волюмын бүс рүү бол бас орж ирэх боломжтой гэж бол таамаглаж ирсэн. За тэгээд голд маань ерөнхийдөө бол те өмнөх таамаг дээр бас ярьсанчлан бид нар бол энийг юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр энэ том доошоо орж ирж исэн уналтны retracement буюу pullback-ийн хөдөлгөөнд орж ирж байгаа гэж бол миний хувьд бол үзээд байгаа. Тэгэхээр энэчнээс бол дараагийн хөдөлгөөн бол доошоо үндсэн хөдөлгөөн бол уналт руу орж ирэх юм боломжтой гэж бол хараад байгаа. Гэхдээ яг одоо юу гэдэг энэ бол таамаг учраас бид нар энэчнээс одоо ханшмаа дээш өсөд гарч ирлээ 4600 авлаа 4700 очлоо гэж бодоход шууд тэнцэнээс бас хэлнэ гэсэн үг бол биш. Энэчнээс мэдээж бидэрт баталгаагаа өгөх хэрэгтэй. Нөгөө тодорхой хэмжээний confirmation-ууд бол авах хэрэгтэй. За тэгжиж арилжаар гарах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд өнөөдрийн хувьд миний хувьд ямархуу таамагтай байгаа вэ гэхээр энэ 7 хоногийн хаалт бол ерөнхийдөө ингээл өсөлт рүү чиглэл дуусах болов гэж бол бодож байна. За тэгээд өнөөдөр бол одоо сешнэ 50-д хэдүүлээ харах юм бол сешн дээр бол Азийн хөдөлгөөн маань тэр чигтээ ингээд дээшээ өсөлт рүү орж ирсэн байгааг бол харж байгаа. Энэ бол 1 цагийн тайм фрейм дээр харж байна тийм. Тэгэхээр энэ маань одоо доошогоо магадгүй Лондонгийн төгсгөл үе рүү тийм Нью-Йоркийн их үе рүү доошоо жоохон уналт руу орж ирээд тэгээ дахиад дээшээ өсөлт рүү орж ирэх болов гэсэн ийм таамаг байна. За тэгэхээр 7 хоногийн төгсгөлийн 5 дахь өдөр гэдгээрээ бол нэг бас арилжаанд одоо хитрхи пуш хийгээд орох гэдэг шаардлага бол байхгүй. Ерөнхийдөө ажилтаа хийгээд дуусгацсан ч болно. За мэдээж энэ 7 хоногийн хувьд бол амжилттай баг 2000 гаруй пипний өсөлт ингээ явсан учраас одоо хангалттай гэж үзэж байгаа тохиолдолд бол ерөнхийдөө 7 хоногийн төгсгөл рүү бол ажилт хийгээд өнгөрөөч чинь бас илүү зөв байдаг. За тэгээ мөн дан ганц голд гэлтгүү бид нар бас зах зээлийг одоо арилжаач хүн бол зөвхөн нэг хосол дээр арилжаа хийж байгаа ч гэсэн зөвхөн голд дээр одоо анхаарлаа төвлөрүүлэх биш бас энэ чинь одоо доллар маань одоо голд маань бол доллартай харьцаатай явж байгаа учраас долларын хөдөлгөөнийг бас бид нар бас харах хэрэгтэй. За доллар маань яаж орж ирж байна? Ямар хөдөлгөөний одоо бүтцтэй байна гэдэг талаар тий. За тэгээ доллар дээр аваад үзэхэд бол мөн өмнөх одоо маркет апдейт дээр бол доошогоо орж ирээд энд байрлаж байгаа лоуийг бол авсан үед бол ерөөдөө долларыг дээшээгээ харж эхлэх байхаа гэж хэлжсэн. Тэгээ одоо яг бүс дээр бол ирсэн байгаа. Гэхдээ одоо хангалттай дээшээгээ гих баталгаа одоохондоо өгөөгүй байгаа учраас хүлээлтийн байдалтай байна гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө weekly болон monthly том цагууд дээр бол доллар маань дээшээгээ стил одоо бүтэн зэвдрэлтэй трендing хөдөлгөөн бол дунд хугацаанд бол дээшээгээ орж ирэх магадaltaй байгаа учраас лонг арилжаа одоо доллар дээр бол хүлээж байгаа гэсэн үг. За тэгэхээр XXUSD ослууд бол одоо энэ бүс дээр ирсэн байгаа учраас энэс хойш одоо эх 7 хоногуудын хувьд бол доошоо харж эхэлнэ. USD урдаа байгаа ослуудыг бол дээшээ харж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр USD CAD дээр бол мөн дээшээ лонг арилжаа хүлээж байна. За евро USD дээр мөн адил хэлсэн доошоо лонг одоо шорт арилжаа хүлээж гин гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө нэг үгээр бол доллар маань эх 7 хоногоос ахвал жоох өсөлт рүү орж ирэх боломжтой гэж бол үзээд байгаа гэсэн үг. За тэгээд өнөөдөр бол 5 дахь өдөр учраас 7 хоногийн сүүлийн өдөр учраас бас нэг яхахтар арилжаанд оролцох гээд пуш хийгээд байлгүйгээр зах зээлээ ажиглаад амарсан бас заримдаа зүв байдаг. Тэгэхээр эх 7 хоногт сэдвүүлээ дахиад дараагийн маркет апдейт дээр уулзаа. Тэгээ апдейтууд болгон маань одоо дараа нь ямар хуу үр дүнтэй явсан талаар бас ингээд хуваалцаад явъя гэж бодож байна. Тэгээд дараагийн маркет апдейт дээр уулзцгаая.